Бүгдээрээ сайн байцгаана уу? Манай суваг 50,000-уулаа босонд маш их баяртай байна. Тийм учраас subscribe дарсан бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа. Ингээд энэ баярт мэдээх хуваалцангаа дэлхийн хамгийн том эрх амтан капибара гэх өхөөрдөм хөөрхөн амтны талаар ярихаар шийдлээ. Одоо дэлхий дээр амьдарч буй бүх хөхтөн амтны зүйлийн 40 гаруй хувийг мэрэгчид эзэлдэг. Эдгээр амтд Антарктидаас бусад бүх твд олон тоогоор өргөн даргасан байдаг. Жишээлбэл хулган, зурм, үлийн цагаан охтон, тарвах, хэрэм, жирх, минж, үхэр цусаг гэх мэт амьтдыг нэрлэж болно. Тэдний дээд болон үүдэн шүд нь ямар нэгэн зүйлийг мэрч зорох явцад үргэлж богиносдог учраас шүдэн тогтмол ургаж байдгаараа онцлогтой. Нэмж хэлэхэд туулай, малтагчин туулай, атаахай, сохор номин, солинодон, зараа гэх мэт амьтдыг мэрэгчдийн багт хамаардаггүй болохыг мэдж авах хэрэгтэй. Одоо бүгдээрээ дэлхийн хамгийн том мэрэгч болох капибара гэх гайхалтай амьтны талаар мэдж авцгаая. Капибара ба хувьслын түүх. Капибарагийн өвөг дээдэс 80 сая жилийн өмнө Африк төв төгжиж цаашлаа 40 сая жилийн дараа Өмнөд Америкт ирсэн гэж үздэг. Капибара төв болон Өмнөд Америкийн бүс нутагт цэнгэг устай гол мөрөн, нуур цөөрөм, намаг балчигтай газруудад түшиглэн амьдардаг бөгөөд өвслөх тал нутаг тэрч байтугай ширэнгөө ойд хүртэл тааралдаг. Дотроо хоёр зүйлд хуваагддаг хагас усны мэрэгч амьтад юм. Энэ дотроос баг капибараг өмнө нь дэд зүйл хэмээн үзэж байсан боловч 1980-ад оны дундуур хийгдсэн анатом болон генетикийн судалгааны үр дүнд ихэнх эрдэмтэд тусдаа зүйл хэмээн хүлээн зөвшөөрөх болжээ. Баг капибара дунджаар 28 кг жинтэй байдаг. Гэтэл капибара ойролцоогоор 35-аас 66 кг жинтэй, 106-аас 134 см урттай, сэрвэний өндөр нь ихэвчлэн 50-аас 62 см байдаг. Харин дэлхийн хамгийн том капибара бол Барзилаас олдсон 91 кг жинтэй эмэгчин капибара байжээ. Энэ амьтан хулган зурамтай адилхан мэрэгчд боловч бүхэл бүтэн 90 кг хүртэл жинтэй гэхээр сонирхолтой санагдаж байгаа биз. Капибара усанд сайн шумбах ба 5 минутын турш усан дотор байж ус оруулахгүй тулд жихээ толгой дээрээ дарж чаддаг. Мөн хамраа усны гадаргаас дээш байлгаснаар усан дотор хүртэл унтаж чаддаг ажээ. Гадаад төрхний хувьд дөрвөлжин хэлбэртэй толгой нь капибараг өвөрмөц цодон өхөөрдөм хөөрхөн харагдуулдаг. Үүнээс гадна нүд, чих, хамрын нүхэн толгойн орой хэсэгт байрлалгаараа онцлогтой. Ингэснээр капибара усанд сэлж байхдаа харах, сонсох, үнэрлэх чадвараа сайн ашиглаж улмаар аюул занал хийсэн үед ус руу шумбах, нуугдах, зүхтах боломжийг өөртөө олгодог ажээ. Амьдралын хэв маяг. Капибара ихэвчлэн 10-аас 30 орчим тоогоор сүргэлэн амьдардаг боловч заримдаа 100 хүртэл гишүүнтэй том бүлгүү таарлах нь бий. Тэд гол усанд ойрхон шигүү ургамал бүхий газар нутаглах хандлагатай бөгөөд маш нийтж, илдэг зөөлөн зантай гэдгээр алдартай. Капибарагийн сүрэг маш доктортой нутгалдаг боловч хангалттай хоол хүнстэй байхын тулд тэдний нутаг дэвсгэрийн зарим хэсэг өөр сүргийхтэй давхцах тохиолдол байдаг. Энэ үед капибара эзэмшил газарт нь нэвтэрсэн өөр сүргийн халдагчдыг хөөж уулах хандлагатай байдаг. Эдгээр амьтад шөнө унтахаас илүү өдрийн турш голын ирэг дээр эсвэл лаг шавард умбаж дуг хийхийг илүүд үзэж, харин шөнө оройн цагаар бэлчээд гарч өвс ногоо элдв усны ургамлаар хоолдог ажээ. Ерөнхийдөө капибара уснаас хизээч холддоггүй. Яг гэвэл эдгээр амьтад аюулыг мэдэрсэн үедээ бог нь хуцах мэт чимээ өгч, ингэснээр сүргийг усанд шумбаж, нуугдах боломжийг олгодог. Ерөнхийдөө капибара булчирхаанаасаа ялгарх үнэр болон дуу авиагаа хоёулангийн ашиглан бие биетэйгээ харьцдаг бөгөөд эсгэрэх, хуцах, хүрхрэх, гаслах гэх мэт олон янзын дуу чимээ гаргадаг ажээ. Нөхөн үржихгүй ба амьдралын мөчлөг. Капибара сүргийн хувьд зөвхөн зөнхлөх ганц эргчин үр төлөө үлдээх хэрэгтэй байдаг. Гэвч сүрэг том байх тусам ганц капибара бүх эмэгчэндээ хүрэх боломжгүй учраас эмэгчин капибара илүү даваа эрхтэйгээр үжилд орж хамтрагчаа сонгодог. Капибаранууд зөвхөн усанд нийлдэг бөгөөд хэрвээ эмэгчин капибара тодорхой эргчинтэй нийлхийг хүсэхгүй байвал усанд шумбах эсвэл уснаас гарах замаар татгалздаг. Эдгээр амьтад нөхцөл байдлаас шалтгаалan жилийн туршид үржиж болох ч үржлийн үеийн ихэвчлэн 4-5 сард байх хандлагатай. Эмэгчин капибара 5 сар орчим хээлтэй байсны эцэст ихэвчлэн 4, ерөнхийдөө 1-8 зулцаг гаргадаг. Зулцган төрөхдөө маш сайн хөгжсөн, бүх хэсэгтээ өстэй, харж чаддаг төдийгүй төрснөөсөө хойш хэдхэн цагийн дотор гүйж, сэлж, шумбаж чаддаг. Тийм учраас эмэгчин капибара зулцгаснаас хойш хэдхэн цагийн дотор зулцгатайгаа хамт сүрэгтэй нийлэх боломжтой байдаг. Харин зулцган 7 хоногийн дараа өвс ногоо идэж эхлэх боловч
4 сартай болтлоо ихэнхээ сүг үргэлжлүүлэн хөгдөг. Цаашлаа зэрлэг байгалд 10 хүртэл жил хүний гар дээр арай удаан амьдардаг гэжээ. Хоол тэжээлийн гинжин хэлхээ. Капибара шаардлагатай бүх шин тэжээлээ зөвхөн ургамлаас авдаг өвсөн тэжээлтэй амьтан юм. Эдгээр амьтад ихэвчлэн өвс ногоо, усны ургамал, цаашлаад элдв жимс жимсэх нь заримдаа модны холцоор хүртэл хоолдог. Бусад мэрэгчдийн нэгэн адил үүдэн шүдэн ямар нэгэн зүйлийг мэрж зорох явцад үргэлж богиносдог учраас шүдэн тасралтгүй ургадаг ажээ. Капибара том биетэй, усанд маш сайн сэлдэг. Хуурай газар дээр 35 км/цаг хүртэл хурдлах чадвартай боловч ийдэг зөөлөн зантай, бусад амьтдын хажууд харьцангуй удаан болох учраас олон тооны махчин амьтдын хувьд амархан олж болдог. Жишээлбэл бидний сайн мэдэх ягуар, пума, Түба Өмнөд Америкийн зэрлэг ирээмуур оцелот, цаашлаад кайман матар, үргэд, анаконда болон бусад төрлийн авраг могооны хоол тэжээлийн хамгийн сайн их үүсвэрүүдийн нэг болдог ажээ. Хүн төрлөختөн ба капибара. Зэрлэг байгальд капибараг агнадаг олон махчин амьтад байдаг боловч энэ дотроос хамгийн аюултай нь хүн төрлөختөн юм. Капибарыг идэж үзсэн хүмүүс махан зөөлөн бөгөөд ахаамах шиг амттай гэж ярьцгаадаг. Тийм учраас Өмнөд Америкийн иргэд капибараг олон зууны турш агнцаар ирсэн. Харин өнөө үед цөөнгүй хүмүүс капибараг махны чиглэлээр өсгөж үржүүлдэг. Зарим соёл иргэншилд, ялангуяа Венесуэл улсад капибараны махыг амттан гэж үздэг бөгөөд баяр наадам, хормноор гэх мэт онцгой үед хэрэгэлдэг. Капибараг хүнсний их үүсвэр болохоос гадна хувцас, бусад эд зүйлс хийхэд арьс үсийг ашигладаг. Капибараны тоо толгой доктортой, ховорцсон гэж тооцогддгүй боловч хит их агнуурын улмаас Өмнөд Америкийн цөөн хэдэн бүс нутгуудад тоо толгой нь цөөрсөн байдаг. Эдгээр амьтдыг зөвхөн мах, арьс үснийхэн төлөө агнахаас гадна малчид бэлчээр газраа булаацалдаж, тариаланчид тариан талбайгаа хамгаалахын тулд устгах явдал цөөнгүй тохиолддог. Капибара гэх амьтныг өдийг хүртэл амьд үлдсэн гол шалтгааныг тэдний хурдан үржих чадвар хэмээн судлаачид үздэг. Үүнээс гадна капибара хот суурин газруудад маш сайн дасан зохицсон учраас та эдгээр амьтдыг зэрлэг байгалаас эхлээд хот суурин газар, амьтны хүрээлэн, цэцэрлэг түрээлэнгээс олж харах боломжтой. Капибаранууд нийтж элдэг зөөлөн зантай учраас тэднийг тижээх, гараар хооллохыг зөвшөөрдөг боловч зэрлэг байгаль дээрх капибарад хамаагүй хүрэхгүй байхыг анхааруулдаг. Учир нь эдгээр амьтад нэг төрлийн хачиг биедээ агуулдаг. Хэрвээ хүн энэ хачигт хазуулбал хатад уулын толбод халууралтын хачигны халдвараар халдварлаж нэг төрлийн нянгийн өвчин тусах эрсдэлтэй. Тийм учраас элдв амьтанд хамаагүй хүрэхгүй байх, таньж мэдэхгүй зүйлээсээ болгоомжлох хэрэгтэй. Сонирхуулж хэлэхэд 2021 оны 8 дугаар сард Аргентин болон олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр капибаранууд болон Аргентин улсын Тигре хотын чинэлэг иргэдийн хооронд ноцтой асуудал үүсч байгаа тухай мэдээлэл цацагдсан. Тодруулбал хотын захын Нордельта дүүргийн оршин суугчид капибараны сүрэг тэдний хашаа байшин, цэцэрлэг түрээлэнгийнхэн зүлэг ногоог сүйтгэж байгаа тухай бухимдлаа илэрхийлж, эдгээр амьтдын тоог цөөрүүлэх, тодорхой хэмжээнд бууруулах талаар хотын захиргаанд гомдол гаргажээ. Гэвч яг үнэндээ капибара гэх амьтны хуучин нутгалдаг байсан газарт нь өдгөө байшин барилга сөндөрлөн болсон учраас өөрөө сэлхийг хүсээгүй хөөрхөн амьтад хотын гудамж талбай, цэцэрлэг түрээлэн зэргийг хүмүүстэй хуваалцсан амьдарч байгаа нь энэ ажээ. Тийм учраас эдгээр амьтдыг шууд устгах нь тун зохимжгүй үйлдэл юм. Эцсийн эцэст хүмүүс бидэл тэдний орон гэрийг булаасан шүү дээ. Ингээд та бүхэндээ дэлхийн хамгийн том мэрэгч амьтан капибара гэх хөөрдөм хөөрхөн амьтны талаар танилцууллаа. Бүх үзэгчдээ үндэсний их баяр наадмын мэнд хүргэе. Бүгдээрээ сайхан наадаж байгаль дэлхийд ээлтэй амарч зугаалаарай. Ингээд үргэлжлэх дуртай үгээрээ бичлэгээ дуусгая. Их болсон байгаль дэлхий ховорцсон хордоогүй бүхэл амьтан урамлаа хайрлан хамгаалъя. За болоо.